радио 88.3 талхинд дээрсээ бүгд харуулсан сонсож байгаа хэрхэм танд өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 14 цаг 11 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Мөгийн хөтлөгч цэцэг найруулагч Гамболтын ангарганаар нөгөө тал нэвтрүүлгийг хүргэх гэж байна. Өдрийн мэнд мөгөх. За өдрийн мэнд. Баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ар Жанжуулангийн анхны ундрагаас авсан шан хандгаатай жанжуулан хамтран ажиллана. За мөн хүүхэд бүрийн хүслийн бэлэг худалдаанд гарлаа гэсэн уриатаагаар SRT групп хамтран ажиллана. За ингээд нөгөө тал нэвтрүүлэг 7 хоног болгоны баасан гарагт баячуудын намтар гэдэг булгаараа хүрдэг. Уул нь бол бизнесменийн намтар. Тэгээ бизнесмен гэдэг чинь бол амжилтынхаа хувьд бол их амжилттай бизнесмен чинь баян хүн болдго юм байна. Тийм болохоор баячуудын намтар явж байгаа. За Бразил улсын тэргүүн баяны тухай өнөөдөр танилцуулнаа. Гүтрт Ерөнстот-ийн сайтын мэдээлж байгаагаар 2025 оны 5 дугаар сарын байдлаар Бразилийн хамгийн баян 10 хүний жагсаалтыг битээр танилцуулж эхэлдэг нэвтрүүлгээ тийм ээ. За тэгэхээр Бразилийн тухайд хамгийн нэгдүгээр байранд Эдуардо Саварин гэдэг юм орж ирэл тоо. За энэ хүний хөрөнгийн хэмжээ нь 35,144 тэрбум доллар. За юу хийдэг хүн бэ гэсэн энэ хүн 1982 онд төрсөн гинэ. Йоо надтай ч 100 нас. Тэний хүний хар. Йоо тэр. Өөрийгөө хар. Йоо зүгээр тэнд надтай ч 100 залуу ингээд 35 тэрбумын хөрөнгөтэй явж идэг гэсэн. За тэгээд ямар залуу хүн бэ нэрээ? Тийм байна 82 онох гэдэг тийм. За тэгвэл энэ хүн ийм залуудаа яаж баяцсан гэхээр Facebook компани хөрөнгө оруулагч юм байна. Зөвхөн шаарва яадаг. Яаж хөрөнгө оруулагч нь болсон гэхээр ингэж байгаа юм. Марк Цукербергийг ядуу оюутан байхад за одоо өөрөөр хэлбэл нөгөө Харвардд сурдаг байсан шүү дээ тий. Тэгээ Харвардын их сургуульд хамт сурж исэн оюутан юм байна. За. Тэгээд Марк Цукерберг чинь найзуудтайгаа нийлээд нөгөө нэг оюутны хооронд мэдээлэл дамжуулах сүлжээ буюу тэгээ Facebook гэдэг нэг юм сайт нээжсэн шүү дээ. Энэ платформ гэх юм уу? Тэгсэн чинь энэ платформд нь хамт сурж исэн учраас эхлээд $1000 хөрөнгө оруулалт хийсэн байгаа. За тэгээд дараа нь эн чинь юу н амжилттай юм байна гэж бодоод $18,000 хөрөнгө оруулалт хийсэн байгаа. За. Нийтдээ $19,000 хөрөнгө оруулалтыг хийсэн байгаа байхгүй юу? За тэгсэн чинь Facebook-ийн анхны санхүүгийн менежер, санхүүгийн албаны дарга болж ажиллаж исэн юм хүн байгаа юм л та. Тэгвэл Facebook-ийн анхны үүсгэн байгуулагчдын нэг юм байна. Нэг нь гэж хэлж болно. Тэгээд 2009 онд энэ хэдийн хооронд өмч хөрөнгийн маргаан гараад тэгээд Facebook-оос ерөөхдөө гарсан юм байна л та. Тэнгүүтээ гарангуудаа Марк Цукербергийг шүүхэд өгсөн. Тэгээд нөгөө шүүхээр явсараад эн чинь угаасаа анх $19,000 хөрөнгө оруулалт хийж эхэлсэн гэдэг нь шүүхээр нотлогдонгууд энэ аль бие усны хөрөнгө оруулагч мөн гэдгийг батлаад өгнө шүү дээ. Ингэнгүүт хувьцаагаа аваад Facebook-оос гарсан юм байна. Тэгээ энэ хувьцаагаараа одоо 35,44 тэрбум долларын хөрөнгөтэй гэж гараад байгаа байхгүй юу? Аттай юм шиг тийм. Харин тийм. Тэгэхээр яг нүдэ олсон хөрөнгө оруулалт ийм амар чухал байгаа байхгүй юу? Йоо алдаг нас. Тэгээ би ингэсэн. За ингээд Facebook чи 2004 онд байгуулагдсан шүү дээ. Тэгээ 2004 онд $19,000 ер нь хэр их мөнгө байсан бэ гэд үзлээ. За одоогийн аншаар инфляц тооцсон дүнгээр гэсэн үг. Тэгээ 2004 оны $19,000 чинь одоогийн $31,540 ам доллар юм байна. За тэгээд Монгол мөнгөнд шилжүүлэх юм бол 108.8 сая төгрөг болж байна. Тэгэхээр 2004 онд бол энэ хүн Facebook-ыг за энэ юу нэг айгүй хол явах юм байна гэж хөрөнгө оруулахдаа одоо бидний ойролцоо дүнгээр бол бараг 110 сая төгрөгөөр хөрөнгө оруулсан байх нь шүү дээ. Тэгээд ийм их баян. За Бразилийн 2 дахь баян Вики Сафра гэдэг ийм хүн байна. За энэ хүн болохоор 1952 онд Грек төрсэн юм байна л да. Тэгэхээр Грек төрсөн гэхээр Грек гаралтай хүн юм уу? Гэхдээ Бразил очсон юм бах та? Тийм юм шиг байна. 69 онд 17 настайдаа Ливан төрсэн Сирийн еврей гаралтай цагаач Жозеф Сафра гэдэг хүнтэй гэрэлжээ. За Жозеф Сафра нь ах дүүстэйгээ нийлээд Бразилд цагаачлсан юм байна л да. Тэгээ Бразил руу цагаачлаа тэндээ хөрөнгө оруулалтын бизнес хийгээд банк босгожээ. За энэ босгосон банк нь маш амжилттай болоод Бразилийн банкны системийг тэр чигээр нь гартаа атгацсан ийм том банкир гэр бүл юм байна. Яа харах царайны ширүүн төрхтэй юм байна. Вики Сафра гэдэг юм ихтэй. Тэгээд зөвхөн Бразил биш шүү. Америк төв даяар тархсан ийм банкны том сүлжээтэй ийм том банкир хүн юм байна. Тэгээд Жозеф Сафра 2020 онд 82 наснда өвд болсон. За эхнэр нь болох Вики Сафра гэж хүн бизнесийг нь өвлж авсан. Одоо энэ Вики Сафра гэдэг эхнэр нь юм байна л да. Жозеф Сафрагийн эхнэр нь Бразилийн хамгийн том Сафра гэдэг группийн эзэн.
2236 тэрбум доллар хөрөнгөтэй. Гэтэ Бразилийн хамгийн том ийм нэг групп эзэн байлаа гэхэд нэгдүгээр байрны тэр Эдварда гүцэхгүй байна тийм. Facebook-ийн хөрөнгө оруулагч гэдэг байгаа. Тий. За тэгвэл 3 дугаар байранд ингэж байгаа. Жоржо Паула Лиман гэдэг ийм хүн ордог. За энэ хүн бол хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулалтын банкир. Түүний хөрөнгө нь 1829 тэрбум доллар байгаа байхгүй. Тэгэхээр эхний 3 байранд гуруулаад хөрөнгө оруулагч хүмүүс ороод байна. За 4 дугаар байранд Андре Стевис гэдэг ийм хүн ордог. Энэ бол банкир хүн юм байна. Хөрөнгө нь 969 тэрбум бол. За 5 дугаар байранд Карлос Альберто Сикопира гэдэг юм хорд юм байна л да. За энэ бол хүнсний үйлдвэрлэл эрхлэгч. Түүний хөрөнгө нь 8.2 тэрбум доллар. За юуны Бразилийн баячуудыг танилцуулж байгаа. Тэгээд 6-т нь болохоор Фернандо Роберто Морейра Салис гэдэг ийм хүн орд юм байна. За энэ хүн бол бас банкир, банкны эзэд гэсэн үг. Ерөөсөө тэгвэл Бразилийн чинь баг банк хөрөнгө оруулалт банкрууд бацсан гэдэг. Тийм байна. 752 тэрбум долларын хөрөнгөтэй. 6-т нь. За 7-т нь болохоор Педро Морейра Салис гэдэг ийм хүн. За бас банкны эзэн 701 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 7-дугаарт ордог. За ингээд Бразилийн 8 дахь баян Макс Ван Хогартен гэдэг ийм хүн. За Херман Телес гэдэг ийм хоёр хүн орд юм байна л да. За хүнс өргөн хэрэглээний бизнес эрхэлдэг энэ хоёр хүн. Тэгээд алдарт Хогартен шар агрны үйлдвэрийн эзэд Хогартен Монголд байдаг. Байдаг шүү дээ тий. Ингээд шүүлтүрг бив байдаг. За 641 тэрбум долларын хөрөнгөтэй. За 8-т нь 9-т нь Бразилийн 9 дахь баян болохоор Жоржо Мол Фило гэдэг ийм хүн сүлжээ хувийн эмнэлгийн бизнестэй 652 тэрбум долларын хөрөнгөтэйгээр 9-т нь ордог бол Бразилийн 10 дахь баян хүн Мигель Крикснер гэдэг ийм хүн үнэртэн гоо сайхан хувцас загварын бизнес эрхлэгч 6.2 тэрбум долларын хөрөнгөтэй. Италитай харьцуулах юм шал өөр юм а. Италийн тэргүүн баячууд ерөөсөө л яг загварын ертөнцийнхэн байгаа гэсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо Бразилийг бол зүгээр юм банкирууд хөрөнгө оруулагчид тест үнэхээр бацд юм байна. Тэгээ 1-2 дугаар байранд байгаа хүмүүсийг харьцуулахад бараг 10 гаруй 13 тэрбум долларын зөрөө гарч ичтэй. Тэгэхээр Facebook-т хөрөнгө оруулна гэдэг бол тухайд мэргийн сонголт байсан байна. Ер нь нэг юм юуны одоо сүүлийн үеийн ийм IT-ийн компаниуд гэдэг юм уу да энэ технологийн компаниуд ч юм бүр ингэ санаанд оромгүй өсөлт үзүүлсэн гэсэн харин. За тэгэхээр эндээс бид нэр Facebook компаниас баяцсан баян нөхрөөс өв залгамжилсан ихний хоёр хүнийг алгасаад 3 дугаар байранд байгаа Жоржо Пауло Лиман гэж энэ хүнийг танилцуулнаа. За Жоржо Пауло Лиман гэдэг хүн 1939 онд Бразилийн Рио де Жанейро хотод төрсөн. Энэ жил 86 настай юм байна. За нэлээд өндөр настай. Тийм байна. Түүний аав нь Швейцарт төрж өссөн юм байна л да. Тэгэд амьдрал хөөгд Бразилд ирсэн. Тэгээд ийм Пол Лиман гэж нэртэй хүн байжээ аав нь. За аав нь Бразилд ингэж нөгөө цагаажил ирэнгүүтээ сүүс хүн бүтээгдэхүүний хувийн юм жижигхэн цех байгуулад тэгээд тэр нь яваандаа ингээд томорсоор огаад нэлийн том компани болсон юм байна. Харин ээж нь болохоор Швейцар гаралтай. Гэхдээ Бразил төрж өссөн Ана Ивет Тропнер гэдэг ийм эмэгтэй байдаг гинэ. За Жорж Пауло Лиман гэдэг өнөөдрийн яг танилцуулах гэдэг хүн бол 1961 онд Харвард их сургуулийн эдийн засгийн чиглэлээр төгссөн нэлийн толгойтой хүн. 1971 онд Жорж Пауло Лиман өөрийн найзууд болох Карлос Альберто Сикопира гэдэг энэ түрүүний баянуудын жагсаалтсан байсан шүү дээ 6 жишээлүү тий. Марсел Телес нар хамтраад Грантиа гэдэг ийм нэртэй банкийг үүсгэж байгуулсан юм байна. За тэгээ энэ банк болохоор нэгдүгээр шинэ бизнес байсан. Тэгээ хоёрдугаар төслүүдэд ийм шинэ бизнес төслүүдэд хөрөнгө оруулдаг байсан. Энэ маш амжилттай яваад тэгээ хэдхэн жилийн дотор бүр ингээ асар том болоод Бразилийн банк санхүүгийн салбартаа тэргүүлэгч болсон гинэ. Тэгээд энэ юу юм бэ? За ингээд банктай янз бүрийн бизнест хөрөнгө оруулалт хийхээр тэр нь юу н ашигтай өгөөжтэй яваад байгаа юм байна л да. Тэгэнгүүт нөхдүүд ингэсэн байна. Яг нөгөө банка байгуулаад тэгээд банк нь ингээд санаанд оромгүй хурдан томроод ингээд нөгөө бидний хэлдгээр бол бизнес зүгээр 3 4 5 нугараад л ашигтай байгаад байсан. Тэгэнгүүт нөхдүүд банкныхаа ажилтнуудын дунд ойртотынхаа хүмүүсд бүгдээрээ ингээд нөгөө нэг одоо манай байгуулсан банк ашигтай байгаа юм чинь банкнаас өөр төрлийн бизнесээ яа. Одоо ашигийнхаа мөнгөөр. Тэгэнгүүтээ нөхдүүд пивний үйлдвэр хөдөлж авъя. Пив бол ерөөсө хизээч зарагдана. Мөнхөд ууд юм чи пив зарагдана. Дампуурл гэж байхгүй. Тэгээ нөхдүүд юу хийсэн? Нийлээд нэлээд олон хүмүүс банкнд ажилладаг хүмүүс ч юм уу найзуудаараа нийлээд. За ингээд мөнгөө нийлүүлж байгаад нөхдүүд юу хийсэн? Пивний үйлдвэр хөдөлж авчээ. За 1980-ад онд Брама гэдэг ийм шар аригны компаниг хөдөлж авсан юм байна.
За тэр Brahma гэдэг компани бол худалдаж авснаас дараа ер нь бол ажил хэрэг нь маш амжилттай байгаад. За ингээд нөгөө Brahma гэдэг пивний үйлдвэр чинь худалдаж авснасны дараа маш амжилттай байгаад ашигтай байгаад ирэнгүүт нөхдүүд пивний үйлдвэр ашигтай юм байна гэд дахиад Antarctica гэдэг нэмээд шинэ пивний үйлдвэр дахиж худалдаж авсан. За ингээд хоёр пивний том үйлдвэр худалдаж аваад за ингээд 99 онд энэ хоёр Brahma, Antarctica гэдэг хоёр пивний компани нэгтгээд AmBev гэдэг AmBev гэдэг ийм группийг байгуулсан байгаа. AmBev гэдэг чинь beverage гэсэн үг юм. Тий, тий. American Beverage гэдэг үгний товчлол. American юм уу? Тий, American Beverage. AM гэдэг нь American. За, Beverage гэдэг ихний Bev. Тий, ингээд Америк шар аригны үйлдвэр гэсэн нэрийн товчлолтой ийм нэгтгсэн том компани үүсгэсэн. Тэгээд 2004 онд Канадын Labatt Brewing компаниг худалдаж авч нэгтгсэн. 2005 онд Бельгийн Interbrew компаниг худалдаж авч нэгтгсэн. За ингээд InBev гэдэг ийм групп болгоод 2008 онд Америк нэгдсэн улсын Anheuser-Busch гэдэг ийм шар аригны компаниг худалдаж авч өөртөө нэгтгээд AB InBev гэдэг ингээл компани худалдаж аваад ингээл урдаа ингээл өсөг нэмэл хийсэн юм байна. Компанийн нэр нь ингээд AB InBev гэдэг ийм компани Америк нэгдсэн улс, Канада, Бразилд ингэж улс дамнан үйл ажиллагаа явуулдаг дэлхийн хамгийн том шар ариг үйлдвэрлэгч компани болсон. За, Латин Америк, Өмнөд Америкийн зах зээл дээр бол бүр үнэмлэхүй ноёлдог ийм том шар аригны үйлдвэрлэгч, шар ариг борлуулагч ийм нүсэр компанитай болсон нөхдүүд байна. Би одоо энэ лайвын голыг хараа гэж байгаа байхгүй юу? Тийм чинь бүр айгүй алдартай байна. Нөгөө коронавигийн пив байдаг шүү дээ. Эднийхээс гард юм байна. Stella Artois гэдэг шүү дээ. Эднийхээс гард юм байна. Budweiser гард юм байна. Оо амар алдартай юм. Монголын ч өстэй. Хойгардан мэдээ. За, Монгол Stella Artois байгаа, Corona байгаа, Budweiser байгаа, Hoegaarden байгаа. Амар алдартай юм. За, Bex байгаа. Тий. Bex гэдэг нэртэй сонсож байгаа юм байна. За, хамтран ажиллагчид танилцуулаад үргэлжлүүлэн Улаанбаатар хотод 14 цаг 22 минут болж байна. Ар жанжуулангийн анхны ундрагаас савлсан Аршаан хандгаатай жанжуулан хамтран ажиллаж байна. За, анхны ундрагаас нь савлсан, олон жил хэрэгэлсэн, чанар нь баталгаажсан хандгаатай жанжууланг бол хүмүүс маш сайн хэрэгэлдэг. Тэгээд энэ дээр нэг сонирхолтой тохиолдол байгаа нь юу яасан юм бэ лээ? Энэ тамирчин юу байсан? Мэргэжлийн боксын тамирчин, Монгол улсын гавь тамирчин Цэндбаатар юу байсан гин ингээ нөгөө жингээ хасаад тэгээд жин хасаад ингээ маш их ядраад тэгээд юу байсан юм бэ нөгөө жингээ нөхөх гээд жингээ хасчаар чи шүрмс их татаад байдаг. Тий. Калиум ялаад татдаг. Тий. Тэгэнгүүт ингээ нөгөө шүрмс татаад байдаг. Тэгээд ар жанжуулангийн энэ хандгаатай жанжуулан харшаа уусан чинь шүрмс татах нь гайгүй болоод тэгээ бүр ингээ хайж олж ингээ бөөнөр нь авч уудаг байсан гээд тэгээд Цэндбаатар тамирчин өөрөө тэгж ярьсан гин хандгаатай жанжуулан үнэхээр эрдэсийг сайн нөхдөг шүү гээд. Тэгээд тэр нэгэд хүмүүст аягүй сайн нөлөөлдөг юм. Тэгээд энэ нөгөө найрлаганд нь байгаа эрдэсүүдийг нь харахаар олон төрлийн эрдэсэл байгаа юм билээ л дээ. Одоо жишээлбэл хүн шаардлагатай 60 гаруй эрдэсээс 40 гаруй байдаг гэж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ хамгийн чухал нь одоо жишээлбэл цайр байх хэрэгтэй. Бидний нөгөө дархлаанд аягүй сайнаар нөлөөлдөг. За тэгээд тэр нөгөө калиум байлигээд. Тэгээд надад болохоор энэ нөгөө менежер ахын нуцаараа ингэж мэдээлэл өгж байхдаа ингэж ярьж ирсэн юм. Нарантуул дээр зогсдог нэг 8 бачин эднийхийг байнга хэрэгэлдэг гинэ. Тэгээ яагаад гэдгсэн чинь нөгөө нарантуул дээр өвөл зогсохоор уг нь бол ингээд нэг юм шүлтэй устаа сайхан хоол идчихмээр, илчлэг өндөртэй хоол идчихмээр штэ. Тэнгүүт гадаагүйтэн болохоор ер нь бол ингээд нөгөө хоол нь шингэж өгдөггүй, хоол боловсруулах хэрэгцээ систем нь жоохон доголдоод исэн юм байна. Тэгээд ер нь өдөрт нэг ширхэг юм ар жанжуулаа уухад тэр нөгөө гидсний гөрүүлзэх хөдөлгөөнийг амар сайжруулаа. Тэгээд энэ хоол боловсруулах хэрэгцээ систем нь айгүй сайн болсон гэж ярьж ирсэн. За бас мэдмээр. За Facebook-оос хандгаатай жанжуулан гэж хайх юм бол аль биесны хуудас гарч ирээд бид нар мэдээллийг авах боломжтой. 88-5 37 73 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 88-5 37 73. Манай нэвтрүүлэгтээ ар жанжуулангийн анхны ундрагаас авалсан Аршаан хандгаатай жанжуулан хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр бид нар Бразилийн баячуудын талаар ярьж байгаа. 3 дахь баян тийм ээ. Тийм. За тэгээд нүн ийм олон компаниудыг аваад AB InBev гэдэг ийм групп болчихж байгаа шүү дээ. Энэ групп дэлхийд даяараа байна шүү дээ. 143 мянган ажилтнтай. Амар том. Тэгээд дэлхийн хамгийн олон шар аригны брендийг эзэмшдэг гэж байгаа байхгүй юу? За тэнгүүтээ одоо жишээлбэл Бразилд хамгийн өндөр борлуулалттай байдаг Skol гэдэг шар ариг. За. Латин Америкт хамгийн алдартай олон жилийн түүхтэй нөгөө Brahma гэдэг энэ шар ариг. За Бельгид алдартай нөгөө Stella Artois гэдэг энэ манайх Stella Artois гэдэг чинь уг нь Artois гэдэг. Харин тийм ээ. Бид нар Artois-гийн хэлээс сурсан тийм шууд уншлагаараа. За ингээд Америк нэгдсэн улсын зах зээл дээр өндөр борлуулалттай нөгөө Budweiser гэдэг юу гэдэг шүү дээ тийм. Ингээд дэлхийн түвшний алдартай ийм шар аригнуудыг үйлдвэрлэдэг болсон. За тэгсэн чинь зүгээр ингэ болчоогүй. Үүнийхээ хажуугаар яасан гэхээр бүс нутагтаа болон дэлхийд хүлээн шөөрөгдсөн шингэн хүнсний үйлдвэр болчихсон учраас Pepsi компани Pepsi Cola
Lifton, Gatorade, 7up зэрэг юм алдартай ундаанууд байгаа шүү дээ. Энэ ундаануудыг Бразил болон ойрын хөрш хідэн улсуудаа ингээ үйлдвэрлээд түгээж борлуулах онцгой лицензийг нь эзэмшсэн юм байна. Ерөөсөө Латин Америкийг бацсан. Харин ч бацсан байгааз. Амар юм билээ. Тэгээ ер нь бол хүмүүсийг нэг уухан маран таслахгүй л гэдэг нь шүү дээ. Шар яригч байсан, ундаач байсан тий. За үүнийхээ ачаар зөвхөн Бразилд байдаг нөгөө нэг амбев нь болохоор зөвхөн Бразилд байдгийг ярьж байгаа шүү. За Бразилийн амбев нь Латин Америкийн хамгийн том ундаа үйлдвэрлэгч болж байгаа. Латин Америк тэр чигт нь бацсан. За шар яриг ундааны бизнесийн амжилтуудыг яг нууц нь юу байна вэ гэдээ эднээс асуусан юм байна л да. За нэгдүгээрт хямд өртөгтэй үйлдвэрлэлийн систем гэж хариулжээ. Машин ухнаар үйлдвэрлэдэг. За хоёрдугаарх нь хүчтэй логистик буюу түгэлт ийсүүлжээ. Айгуу сайн түгээдэг байх ёстой. За. Гуравдугаарх нь олон улсын нэр хүндтэй брэндүүдтэй түншил. Одоо жишээлбэл Pepsi гэдэг ч юм уу Budweiser гэдэг том. За мөн байгаль орчин дээлтэй технологи гэж өөртөө тайлбарласан юм байна. Энэ чинь нөгөө бүтээгдэхүүнүүд ингээ байгаль орчин дээлтэй учраас ятарчил хүмүүсийн худалдаа авалтанд амар сайнаар нөлөөлдөг юм байна л да. За зөвхөн энэ Бразилд байдаг Ambev гэдэг компани 1 жилийн борлуулалт нь зөвхөн Бразилийн ярьж байгаа шүү. Энэ орлого нь 1 жилийн 18 тэрбум доллар байдаг. Йоо, супер. Тэгээд энээс 3 тэрбум доллар нь цэвэр ашиг. Йоо, манай юу чинь эдийн засаг нэг 20 тэрбум орчим л ингэсэн шүү дээ. Тийм. Зүгээр нэг улсын одоо юу гэдэг нэг бүхэл бүтэн улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс тийм шүү дээ. Хэлхээгүй хэмжээний 18 тэрбум долларын зүгээр нэг компанийн нь нэг улсынх нь шүү энэ чинь. Латин Америк даяар биш зөвхөн Бразилд нь. Зөвхөн Бразилд нь тий. Йоо. Амар баян юм нөө. За, тэгсэн чи ингэж байна. Анх тэр нөгөө нэг Grantia гэдэг нэртэй ийм банк байгуулад. За тийм шүү дээ. За ингэж гуруулаа нийлээд банк байгуулсан гэж байна. Grantia гэдэг нэртэй. Giorgio Paolo Lehmann, Carlos Alberto Sicupira, Marcel Telles гэдэг ийм гурван найз нийлээд банк байгуулсан Grantia гэдэг нэртэй. Giorgio Paolo Lehmann ч одоо яриад байгаа гурав дахь баян. Тэгсэн энэ нөхдөө чи ингээд нөгөө мөнгө нь ингээд ашигтай гараад ингээд компаниасаа мөнгө нь сулраад ингээд гараад ирж штэ. Тэгэнгүүт нөхдүүд гуруула дахиад өөр компани байгуулъя. Энэ ашигтаараа гэд. За ингээд 3G Capital гэдэг ийм хөрөнгө оруулалтын компани байгуулжээ. За 3G гэдэг нь болохоор 3 залуу буюу те Drake гэдэг ийм үг гэж нэг талаас тайлбарладаг. Тэгээ нөхдүүд бол компани байгуулъя. Компанид ямар нэр өгөх вэ? Гуруула юм чинь тэгэл бид 3 компани юм чинь 3 залуу гэж байгуулчих. Ингээ компани байгуулсан гэж байгаа. Бас нэг өөр нөгөө утга нь болохоор third generation capital буюу 3 дахь үеийн хөрөнгө гэдэг ийм үг гэж бас тайлбарлаж болдог гин. Эдгээр чинь ингэж байгаа. Эхний хөрөнгө оруулалт нь банк, хоёр дахь хөрөнгө оруулалт нь PIV. Ингээд 3 дахь хөрөнгө оруулалт нь одоо энэ Drake гэдэг ийм компани гинэ. Тэгээд ийм нэр өгсөн гэж бас ярьдаг юм байна. За тэгээд энэ нөгөө 3G Capital гэдэг юм компани ямар ч байсан байгуулсан тийм үү. Тэгсэн чинь энийг Нью-Йоркод бүртгүүлж байгаа юм л да. Хөрөнгө оруулалтын сан маягаар ингээ ажилуулсан байгаа. Өөрөөр хэлбэл энэ чинь айгу баян учраас тэр мөнгөөрөө хөрөнгө оруулаад байна шүү дээ. Хоёр гүйцэтгэх захирал томилоод тэдний хамтын шийдвэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байж байгаа. За ингээд 3 хөрөнгө оруулагч үйл ажиллагаанд нь ерөөсөө оролцдоггүй ингэнэ. Зүгээр л ингээд захирал томилоод ингээ орхицсан. Тэгээд төлөөлөл удирдах зөвлөлийн маягаар ингээд тайлаа аваад ашгаа хүлээгээл сууж идэг юм хүмүүс байгаа юм л та. За хамгийн гайхалтай нь яасан гэдгсэн чинь энэ 3 дахь бизнес нь бас л маш амжилттай байсан. Ямар азтай нөхдөд тий. Азтай юм уу эсвэл ингээд үнэхээр нөгөө нэг юм Харвард төгссөн ийм учраас нөгөө ер нь айгуу сайн зах зээлээ ойлгоод байна уу? Хэмэд. За. Тэгээд 3G Capital компани юм хурдан эргэлттэй бизнес буюу хоол хүнс, рестораны бизнес хөрөнгө оруулалт хийж эхэлж байгаа юм л да. За. Өмнө нь хүний дандаа шингэн үсээр хангадаг байсан бол одоо яг юм хоолны салбар руу орж ирж байгаа. За ингэхдээ Restaurant Brands International буюу RBI гэдэг ийм компаниг шууд байгуулангуудаа одоо 4 дахь компани болчихлоо шүү дээ. Энэ компаниг байгуулангуудаа энэ компани дээрээ Burger King-ийг авсан байгаа. Tim Hortons авсан байгаа. Popeyes Louisiana Kitchen за мөнөөс гадна Firehouse Subs зэрэг ийм маш алдартай том сүлжээ ресторануудыг худалдаж авсан. За бид нар бол Burger King-ийг бол манай мэдэн сайн бид манад байгаа. Tim Hortons амар алдартай тий. За гих мэтчлэн ийм түргэн сүлжээний ресторануудыг худалдаж аваад тэгээд энэ өөрийнхөө сүлжээ ресторануудаар нөгөө өөрийнхөө ундаа пинуудыг зараад байгаа шүү дээ тий. Тэгэхээр давхар бизнесээ дэмжиж байгаа юм чинь. За мөн ресторануудад амтлагч нийлүүлдэг 150 жилийн дүүхтэй Kraft Heinz компаниг худалдаад авсан. Нөгөө алдартай Хайнз маань. Тий Хайнзыг яг бид нар ч одоо нөгөө мануу зарим мэднэ, кетчупаар мэднэ, амтлагчаар нь мэднэ шүү дээ. Тэгээд энэ сүлжээ ресторанууд, компаниуд нийлээд 112 мянган ажилтнтай. Нөгөө нэг анхны компани чинь үгүй шүү дээ. Энд чинь зөвхөн яг энэ компани тухайд л ярьж байгаа. За тэгсэн чинь 3G Capital компани төв авсан ерөөсө уртаашаа 81 ажилтнтай.
жилд 17 тэрбум долларын эргэлттэй компани юм байна. Йоо, супер. Нөгөө компани 18 тэрбум штэ зөвхөн Бразилд байгаа салбар нь. Гэтэл энэ 3 дахь бизнес нь бас амжилттай болоод 17 тэрбум долларын эргэлттэй компани болж байгаа. Тэгээ 2025 оны 5 дугаар сард Skechers гутлын компаниг 9.4 тэрбум доллараар худалдаа авах гэрээс. Энэ ч бүр залхиж өгдөг юм байна тий. Амар идэт юм штэ. Унда, пив, ресторан одоо бүр хувцс руу орж байна тий. Тэгээд банк. Skechers-ийн спортын алдартай л да тий. Тий, Skechers лаг том брендтэй бас. За 14 цаг 31 минут. За нэвтрүүлгийн дэмжин ажигчдад танилцуулнаа. Нэвтрүүлгийн дэмжин ажигчаар Camwell ингийн хормогтой хамт өдөр бүр ирүүлжийе гэсэн уриатаагаар Camwell дэмжиж ажиллаж байгаа. Ингийн хормог нь хүний бие шаардлагатай эрдэс бодис амин дэмүүдийг ихээр агуулдаг бөгөөд үүнийг хотоодны хүчилд өргөдүүлэхгүй цуснд шууд дамжуулдаг юм хамгийн гайхалтай бүтээгдэхүүн байгаа. За мөн дархлааг дэмжих, мэдрэлийн эсийг тэтгэх, хөрвсөл намдах үйлчилгээтэй учраас эрүүл мэндэд тэтгэх шидтэй хүнс болтгоо. За өдөр бүр хэрэглүүл үр дүнгийн шууд мэдэрнэ. Аав ээж, өр хүүхэд, эхнэр нөхөртөө гэд яг гэр бүлэрээ өдөр бүр нэгийг ууж хөвшөөрэ. Camwell брэнд нь ингийн хоромгийг ямар ч холц хугацаа уртсахчгүйгээр цоо шинээр нь таны гарт хүргэнэ. E-Mart, Оргил, Сансар, FS дэлгүүрүүдээс аваарай. Утасны дугаар 75 75 80 80 75 75 80 80. За баярлалаа. Camwell ингийн хоромогтой хамт өдөр бүр ирүүлжий. Camwell баярлалаа. За баасан гарыг болгон нөгөө тал нэвтрүүлэг баячуудын намтар буюу бизнесменийн намтрыг хүргэдэг. Бразилийн баячуудыг ярьчаад тэгээд Бразилийн 3 дахь баян, бүр дээрээсээ 3 дахь баяны тухай ярьж байгаа. Тэ. За Jorge Paulo Lemann гэж ийм хүн. Тэгээд энэ Jorge Paulo Lemann гэж хүмүүсийг Бразилийн Warren Buffett гэж нэрлэдэг гинэ. За яагаад Warren Buffett гэж байгаа юм гэхээр Warren Buffett гэдэг энэ дэлхийн том баян хүн бол дандаа хөрөнгө оруулдаг. Тэгсэн хэрнээ Warren Buffett-ийн хөрөнгө оруулсан бизнес болгоо амжилттай байдаг. Ашигтай ажилдаг. Тий, ашигтай ажилдаг. Тийм болохоор энэ Jorge Paulo Lemann ингээд хөрөнгө оруулсан компани болгоно ашигтай ажиллаулаад байгаа учраас Бразилийн Warren Buffett гэж хэлдэг юм. Аргагүй байна. Тий. 2016 онд Панамын бичиг баримтууд гэдэг ингээд баахан одоо гэдэг нууц бичиг баримтууд дэлгэрлээ шүү дээ. Манайхаас Монголын улс төрчид мөрчд. Яг офшор. За тэр бичиг баримтуудын дунд Диважингийн бичиг баримтууд гэдэг ингээд бичиг баримтууд дунд Jorge Paulo Lemann, за дээрэс нь энэ хүний бизнесийн хамтрагч Carlos Alberto Scopira, Marcel Telles гэдэг ингээд энэ гурван найзын одоо хамтрагчийн хувь эзэмшдэг офшор бүсэд бүртгүүлж исэн компани нь Бразилийн татвараас зайлс хийсэн гэж мэдээлэл гарч ирсэн. За нөгөө нэг лаг амжилттай баячууд чинь Бразилийн татвараас сухтаагаад ингээд энд Панамд аваачаа тийм ингээд татвар багтай бүсэд офшор бүсэд компани бүртгүүлсэн байна гэсэн ба. За ингээд яг ингээд бичиг баримтаараа ингээд компани юу офшор бүсэд бүртгэгдээд тэр нь ил тод ингээд баримтаараа гараад ирсэн. За тэгсэн юу яасан? Яг ингээд нөгөө Бразилийн татварын алба бол эднэр яг Бразилийн татвараас ингээд зайлс хийсэн гэдэг нотлох баримт бол байхгүй гэж хэлсэн. Яагаад гэсэн чинь Jorge Paulo Lemann гэдэг нөгөө өнөөдөр ярьж байгаа баян хүн шууд тэр дор мэдгдэл хийгээд офшор компаниуд Бразилийн татварын байгууллагад аль хэдийн бүртгэлтэй байсан. За давхар татварын дарамтыг арилгах зорилгоор Бразил улс гадаад улс орнуудтай давхар татвараас татгалзах гэрээтэй. Тиймээс аль баг татвартай улсад нь татвараа төлчихсөн байхад Бразилийн татварын алба бол нэмж татвар ногдуулах ёсгүй. Бид нэр хууль зөрчөөгүй. Бид нар хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэж тайлбарласан юм байна. За ингээд нэг олон нийтийн шүүмжлэлийг жоохон намжаач исэн юм байна л да. За. Тэгсэн чинь дахиад өөр баримтууд гараад ирсэн. Түүний нөгөө хувь эзэмшдэг Tri Guys бишээ 3G Capital гэдэг компани байгаа шүү дээ тий. Энэ компани нь Logos Americanas гэдэг ийм компани томоохон хувьцаа эзэмсдэг юм байна л да. Бас энэ болохоор нөгөө Бразил даяар 1000 гаруй салбартай юм жижиглэнгийн худалдааны сүлжээ дэлгүүр юм байна. За одоо манайхаар нөгөө CUGS 25 гэдэг шиг ийм олон салбартай ийм дэлгүүр. Тэгээд тэгсэн чинь нөгөө Logos Americanas гэдэг компанид болохоор 2023 оны 1-р сард 20 тэрбум Бразилийн реал буюу одоо долларлоор шилжүүлэх юм бол 3.9 тэрбум долларын санхүүгийн зөрчил илэрчиж байгаа байхгүй. За. Тэгээд энэний улмаас нөгөө компани хувьцааны үнэс та навс унсан. Ерөнхийдөө ингээд ард түмэнд айгу юутай болчлаа шүү дээ. Нэг тийм жоохон шүүмжлэлтэй ханддаг болчлаа шүү дээ. Тэгээд олон мянган хөрөнгө оруулагч энэ асуудал бас ядаж хатна хохирцсан юм байна.
Тэгээ харилцагч банкуд нь энэ бол компани удирдлагын буруу үйл ажиллагаа, хяналт сайн тавиг ус босон ийм асуудал үүсэж байгаамаа гэж ингэж үтсэн гэж байна. Тэгээд гэтээ тэр нэг өнөөдөр яриад байгаа Жорж Пауло Лиман гэдэг чинь нэг гүйцэтгэх захирал биш шүү дээ. Энэ бол зүгээр нэг хөрөнгө оруулалт гэдэг юм байна. Эзэн тий. За ингээд мөнгө оруулаад ашиг хүлээ сууж байгаа хүн шүү дээ. Энийгээ хэлж тайлбарлаад бас ингээд уснаас айгу хуурай гарсан юм байна. Ер нь айгу тийм сэрэг толгойтой гэх юм уу? За тэгсэн чинь олон нийт түүнийг болохоор татвар төлөхөөс зайлсхийдгээ хөрөнгөө нуудгаа гэдэг ингээд сэжиглээд янз бүрээр шүүмжилж эхэлсэн гинэ. Тэгэхээр нөхөр ингэсэн гин 3G капиталын удирдлагууд нь за энэ компани ч одоо ингээд бидний компани 3.9 тэрбумын долларын санхүүгийн зөрчил илэрчээд байна. За одоо тэгвэл энэ зөрчлөө алга болгоно. Гингуута яг ямар арга хэмжээ авах юм бэ гэсэн чинь одоо зардлаа л хана шүү дээ. Өөр арга байхгүй. Тэгээд зардлаа одоо юу гэдэг энэ нэг алдагдлаа нөхөхийн тулд зардлаа тансан. За зардлаа танах стратегийн дүрл ерөөсөө л амархан хүмүүсийг ажлаас нь хална, цомгтгол үүсгэнэ. За ингээд хөрөнгө юу байсан бэ? Компани бол хөрөнгө оруулагч нөгөө өөрийнхөө ашгийг авах хэрэгтэй. Хөрөнгө оруулагчийг ашигтай байлгахын тулд компани ажилчдыг хал, цомгтгол. За ингээд явсан. Ер нь бол ингээд компани алдагдaltaгүй байх хэрэгтэй. Зардлаа хасаад хүмүүсийн ажлаас нь халаад ингээд ашигтай ажиллаулаа гэдэг ийм хатуу шаардлага тавилаа гэд. За ингээд нөгөө нэг бразилчууд энэ дээр нь маш их дургуутсан. Ингээд асар баян байж ээж мөнгө хэмнэх гэж маш олон хүмүүсийг амьдралгүй болохлоо. Ямар нийгмийн хариуцлагагүй юм бэ? Ямар муухай ямар муухай шуналтай юм бэ? Хэвээ нэг арчаагүй юмнууд чамд хэдэн тэрбум доллар байгаад ах чинь наад одоо юу гэдэг наад ажилгүй болсон хүмүүс ч одоо дахиад яаж амьдрах юм бэ? Ийм одоо олон зуугаар нь ингэж хүмүүсийг ажилласаа халдаг арчаагүй юмнууд хэвээ нэг улаан мөнгөний шуналтай юмнууд гэл Бразилууд баахан шүүмжилсэн гэх. За тэгсэн чинь хувь хүнийхээ хувьд за одоо ингээд нөө сайхан бизнесийн ярьчлаа шүү дээ. Хувь хүнийхээ хувьд болохоор ингэж байгаа. Залуутаа бүрийн мэрэгжлийн тенс юм байсан юм байна. Газрын тенс ч. За. Тэгээ нэлээд амжилттай. Цагтаа бүр Бразилийн болон Швейцарын багт ингээд багтаад уралдаан тэмцээнд ордог байсан юм хүн байгаа байхгүй юу? Тэгээд Дэвсийн цомын тэмцээнд орж исэн гэхээр энэ бол угаас амар сайн тамирчин байсан гэж. Тийм байна. Тэгээд 2 удаа гэрэлж исэн мэлээ л дээ. Эхний гэрэлтэлд нь Мария де Сантьяго Дантес Барбоса Квинтал гэдэг ийм хүн байсан гинэ. Тэгээд энэ болохоор сэтгэл зүйч мэрэгжилтэй бүсгүй байсан юм байна. Тэгээд энэтэйгээ 20 жил амьдэрсэн боيو 1966 онд гэрлээд 1986 салсан байдаг юм байна. Тэгээд энэ гэрэлтээс 3 хүүхэдтэй. Харин дараагийнх нь гэрэлт нь болохоор Сюсана Мели гэдэг ийм бүсгүйтэй гэрлээд 2005 онд гэрэлсэн юм байна. Тэгээд энэ гэрэлтээс багаас 3 хүүхэдтэй. Нийтдээ 6 хүүхэдтэй гэсэн үг. Тэгээд энэ юуны Бразилийн баян хүний хүүхдүүдийг хулгайлах оролдлого гарч ирсэн гинэ. Ер нь бол Бразилд ер нь баячууд Латин Америкт бол баячуудын хүүхдүүдийг хулгайлдаг. За Латин Америкч Америкч тий хүүхдүүд нь хулгайлдаг. Тэгээд 99 оны 3 дугаар сард Бразилийн Сан Пауло хотод Жорж Пауло Лиманы 3 хүүхдийг сургууль руугаа явж яхад нь хулгайлах оролдлого гарсан гэж байна. За яг ч хулгайлж байгаа юм. Тий, зэвсгэлсэн хэд хэдэн хүмүүс ингээд зэвсгтэй хэд хэдэн хүмүүс хүүхдүүд рүү дайрсан байгаа. Хүүхдүүд их нь машин руу. За ингээд нөгөө ер нь хүчээр авч явах гэж. Тэгсэн Жорж Пауло Лиман энэ хулгайлах гэж оролцсон хүүхэд нь болохоор өмнөх эхнэрийнх нь салсан эхнэрийнх нь 3 хүүхэд. Тий, тэгтээ юу вэ? Дараагийнхаа гэрэлтийг хийсний дараа энэ үйл явдал болсон юм биш үү? Тий, 99 онд гэдэг чинь. Тэгэн гол 99 онд гэлүүгүй. Агүй юм уу? Тий. Энэ чинь дараагийнх нь гэрэлт нь 2005 онд байхгүй юу? За. Тэгээд Жорж Пауло Лиман гэдэг энэ баян хүн болохоор өмнөх салсан эхнэрийнхээ хүүхдүүд боловч хүүхдүүдтэй бол хувийн хамгаалалт хөлсөлдсөн байсан. Тэгээд нөгөө хамгаалагч нар нь нөгөө зэвсэгтэй этгээдүүдтэй тулаад бодолцаад ямар ч байсан ингээ хүүхдүүдийг нь хүчээр хулгайлж авч явахаас хамгаалж чадсан. Ер нь бол Бразилд гэмтэргийн гаралт бол нэлээд өндөр. Тий хүүхдүүдийг барьцаалж мөнгө нэхэх бол ер нь элбэгтэй орно. Баян хүмүүсийн хүүхдүүдийг хулгайлж авч ингэж мөнгө нэхдэг. Ингээд заашгүй ороод. За уучлаарай техникээс хатлах гарлаа. Тэглээ. Энд чинь нөгөө эхнийхээ эхнэрээс 1986 онд салсан гэж ааштай. Тэгээд 99 онд энэ халлаа болсон гэхэр чинь салаад 13 жил болсны дараа гарсан юм байна. Тэр энэ хүмүүс бол нилийн бүр ингээд ойлцсон байсан байх тий. Тийм. Тэгээд ер нь бол энэ нөгөө хүүхдүүдийг нь хулгайлах гэж зэвсгэлсэн байсан тэр этгээдүүд олдоогүй гинэ. Барайг юм уу? Тий, гэмт этгээдүүд нь холдоогүй. За хүүхдүүд бол ямар нэг гэмтэл аваагүй. Тий. Тэгээд Жорж Пауло Лиман энэ мэдээг сонсоод ингээд таны хүүхдүүдийг чи хулгайлах гэдэг ингээд бүр зэвсгэлсэн хүмүүс дайраад ингээд таны хөсөлсөн хамгаалагч нар ингээд хамгаалж үлдлээ. Гэд хэлэнгууд шууд
хүүхдүүдээ тэр дорн швейцар руу гаргацсан. Бразилд амьдруулдаг байсан юм байна уулна. Тэгэн гутаа Бразилиас шууд 3 хүүхдээ аваад швейцар руу амьдруулах гээд явуулсан. Тий. Тэгээд өөрөө ч гэсэн дараа швейцарт очиод Цюрих хотноо ингээд нэг юм нуурын ойролцоо иргэдээр маш өндөр хамгаалалттай ийм хувийн эдлэнд амьдэрдэг болсон гин. Тийм бах уу. Тэгээ асрыг хамгаалалт маш сайн хамгаалалттай байхгүй. Ер нь Бразил бол тэгэл энэ Бразилийн баячууд бол энэ нэг Бразилийн гэмт итгээд үтчих юм бол зүгээр ойлгохгүй юм байна л да. Тэгээ ингэж маш нуугдаж амьдэрдэг гин, даруухан амьдэрдэг гин. Манай Сарантуя гэдэг сонсогч ингэнэ. Өдрийн мэндэ чимээгөө сонсоод сууж исэн чи хатаа төлөө хөдлөөд болтгоо гинэ. Тэгээ энэ айлын хүүхдүүд чи яг яаж амьдраад байна? Хийсэн бизнес бүхэн ашгаа өгчөөдөг азтай цолгонууд юм а. Хүн амын тоо нөлөөлөд байна уу? Эсвэл халуун орон шингэн зүйл их зарагддаг юм болов уу гэсэн мэн. Аль аль нь нөлөөлж байгаа та тийм ус амар том зах зээл олон хүн амт юм чи. Латин Америк жийдэг хүнийхэн тоо ямар жилээ тий. За, нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхэд бүрийн хүслийн бэлэг худалдаанд гарлаа гэсэн уриатаагаар SRT Group хамтран ажиллаж байна. За, Mars, Snickers, Twix, Orbit-ийг нэгтгэсэн хүүхдийн баяр зориулсан хонжууртай хүслийн бэлгээ аваад 3360 ацтны нэг болох боломжтой юм байна. Инээд бэлэг сюрприз дүүрэн баярыг хамтдаа бүтээх гэж байна. 3360 гэдэг чинь айгүй олон юм а тий. За жишээлбэл энэ дотор юу байна гэхээр iPhone 16-г нэг хүн хожино. За хажуудаа зах зээл дээр баг 5 сая төгрөгийн үнэлгээтэй байгаа юу да. 4 гарна. За ингэнгүүтээ AirPods 4 3 хүн хожино, iPad mini 2 хүн хожино, захилгаан скутер 1 хүн хожино. Одоо энэ чинь айгүй төвжүүлэх хэрэгтэй шүү дээ. За Absolute English гэдэг юм нэг Английн сургалтын төв байдаг. Энэ сургалтын эрх нь 3 хүнд очино. За мөн Snickers брэндийн гарын бэлэг 30 хүнд очино. Brick House гэдэг нэг айгүй том толомын дэлгүүр байдаг тий. Энэний эрхийн бичиг 10 хүнд очино. За мөн U Point оноо 3300 хүнд очих юм байна. За U Point оноогоор чи нэрээс нэр кино миногоо үздэг төлөөд айгүй хэрэгтэй шүү дээ. Тэгээд хүүхдийн паркт тоглох эрх 10 хүнд очино гинэ. За ингээд бүр нийтдээ энэ бэлгийг авах юм бол энэ бэлэг урамшуул судалгаа юуны суглааных нь азтан бол 3360 азтан гэж шүү. За тэгээ та өөрт ойр байрлах сүлжээ дэлгүүрээс Mars брендийн хүслийн бэлгээ худалдан аваад бэлгэний хайрцаг доторх QR кодыг U-Point аппликейшнаар уншуулад за ингээд хурд эргүүлээд ингээд бэлгэнүүдийн эзэн болох юм байна. Ямар гоё. Хурд эргүүлэх тэгээд QR код уншаал яг юу хожих вэ гэдгийг мэдэх айгүй гоё тий. Тэгээд QR код болгоно л бэлгтэй гэж ойлголоо баг тий. Харин тийм байна. За баярлалаа. Хүүхэд бүрийн хүслийн бэлэг худалдаанд гарлаа гэсэн уриатаагаар SRT Group хамтран ажиллаа. За Facebook дээр кириллээр хүслийн бэлэг SRT гэж бичиж болно. Тий. Snickers-ийн зурагтай ийм пэйж байгаа гинэ. За. Байгууллага хамт олонны захиалга авах юм байна. 88 тэг 4 8356 88 тэг 4 8356 88 10 3061 гэсэн утас байна. Тэгсэн чинь ингээл амар олон бэлэг авсан чи тэн дундаас нь iPhone 16 мургаатай тийм бэлэг тааруул бүр үнэхээр баярлах юм байна. Тийм байна. Маш олон ч хүүхдүүд азтан болох юм байна. Тийм байна. Надад бол U-Point байсан ч гэсэндээ л гоё санагдаад байна. U-Point-ор чи би бүр зөндөө олон юм мэддэг байхгүй. Төлбөрөөч төлждөг штеп. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хүүхд бүрийн хүслийн бэлэг худалдаанд гарлаа. Төгс үеийн ингэж комент хийсэн байна. Алдарт Пелегээ гэрлэн тохион дээр дээрэмцсэн гарууд штэ. Би Пеле байна танихгүй байгаа мó гэсэн чинь тэр тусмаа мөнгө өг гэ дээрэмцсэн гинэ. Ер нь бол бууд тулгаж яхаар буудчаад мөнгийг нь аваад явсан дээр гэсэн зарчимтай ганг гарууд байдаг штэ л гэсэн. Ер нь чанк гэсэн Бразил, Латин Америкууд бол амар гэсэн. Гимтрийн гаралт айгүй өндөртэй тий. Мөнгө олъё гэсэн биш хүмүүст чанартай зүйл хүргэе гэсэн бодолтой бизнес хийснээс болсон байж магадгүй гэсэн байна. Гэхдээ ер нь бол бизнест нэрээ ингээд нөгөө мэдрэмж ур чадвар үнэхээр чухлыг бол чухал байдаг. Гэхдээ том ямар ч том бизнесмэнүүд тэгдэм байлээ. Одоо юу гэдэг нэг юм аз гэж юм байдаг юм а. Заавал. Амьдрал ер нь бол тийм нэг бурхнаас өгсөн боломж гэж ярьдаг шүү дээ. Тэрийг ер нь яг юм ухаантай хүн бол өөрөө харчмаар л юм шиг үлээ. Харин ялч аз буюу гэх нэг тохироо тий. Зүүн совин. Яг энэ болох юм шиг байна да гэдэг зүйлс. Тэрнээс одоо энэ өнөөдрийн ярьж байгаа хүн бол яг $19,000-оор эхлээл үг нь бол $1,000 хөрөнгө оруулсан шүү дээ Facebook. Тэгээд цаашаа ингээ хараадсан чи за энэ ер нь хол явах юм байна гэж харангуудаа нэмээд $18,000 хийсэн баг. За, Жорж Пауло Лиман гэж ярьж байгаа энэ хүний хувийн амьдрал, үр хүүхдүүд, гэр бүлийн талаар ерөөсө шар хөвлөд гаргадгүй өнгөний. Ерөөсө гаргадгүй. Угаасаа амар хамгаалтан дотор байдаг учраас айгүй сайн нууцлж чаддаг гэж байна. Тэгээд одоо ер нь бол ингээд зарим баячуудыг харахаар жишээлбэл өмнө
нөгөө нэг Оросын баячуудын талаар ярьсан шүү дээ. Тэгэхэд ингээл нөгөө хувийн онгоц ч амрагдтаа бэлгэлж мэлгэлээл бүр энэ тэнд байшаа худалдаж авал бөөм болж исэн шүү дээ. Тэгсэн хувийн онгоц даруулт зав гэх мэтчлэн юм тансаг хэрэглээний талаар бүр ямар ч мэдээлэл байхгүй. Тэгээ өмсөж зүсэж байгаа нь айгүй энгийн хүн байдаг гинэ. Марк Цукерберг шиг. Одоо эдгээр чинь бүгд нөгөө Харвардын гараар орсон хүмүүс шүү дээ. Тэгээд ихэнх уулзалт дарах хэмжээнд дээр юм жирийн цамц өмсөд энгийн костюм хослолтой ирдэг гинэ. Ерөөсөө ингээл юм байдаг л. Тэгээд гоёл чимэглэл үнэт идэл ерөөсөө хэрэгэлдэггүй. Нэг тийм одоо амар үнэтэй цаг маг зүгээр Rolex эдэр зүгээр гангарсгүй. Тэгээ брэнд ерөөсөө хөөцөлдөггүй хүн юм гинэ. Тэгээ магадгүй нөгөө нэг энгийн байдал нь хүмүүс бас ингээд айгу эрэг тусдаг байж магадгүй. Сошиал медиа ерөөсөө ашигладаггүй. Ямар нэгэн тийм Facebook хуудас тэдэн мянган дагагчтай магачтай тийм ерөөсөө байхгүй. Тансаг ийм гоё тансаг машин унахгүй, гаднаас нь харахад зүгээр л нэг тийм жирийн. Гэтэ ер нь баячууд нэг ийм hanдлага угаасаа сүүлийн дэлгэрсэн тий өөрөө нэг тийм жирийн юм шиг харагдуулдаг. Одоо Билл Гейтс энэ төр ч юм шүү дээ. Эдгээр чинь тэгээд нэг талаараа одоо хүмүүст ингээ нэг юм таатай мэдрэмж төрүүлэх гээд байгаа. Нөгөө талаасаа бол зүгээр л өөрсдөө хамгаалж байгаа гэсэн. Тий ингээ нөгөө олноос ингээд онцгойроод ингээд багтсан олон хүний атаархал уур бухимдлыг төрүүлнэ. Нөгөө талаасаа нөгөө нэг одоо гэмт хэрэгтнүүдийн юу байгуулна. Тийм болохоор ингээд албаар энгийн байх гэж эн чинь бодлогоор тэгдэг. Угаасаа ингээд бодоод үзсэн ч гэсэндээ гудамжинд ингээд нэг хитэн гангуудтай таарлаа л да гэж тэгсэн чинь нөгөөд чинь ингээл амар үнэтэй Rolex дээр зүүцэн байв шууд л тэгэл тэрийн дээрэмдэл авчихна үстэй. Тий. Жорж Пауло Лемон гэж таньдгүй маа гэхэд энэ баян хүн байна гэл дээрэмдэн шүү дээ. За тэгэд барьцаалт үл хөдлөхтэй ажил төрлийн шугамар ингээд 90 орчим байдаг хүмүүс тэгээд хамгийн гол нь гэрийнх нь хаягийг ч мэддэггүй. 100 ийм амар нууцлаг. Тэгвэл дээрэс нэмээд өөрөө ингээд өөрийнхөө нууцлалд энэ хүн нэлээ мөнгө зардаг баха. Тэрнээс биш сэтгүүлч нар бол одоо бол зүгээр ухаал орлоо. Хаалтын гэрээ. Нэрээ. Тий нэрээ ингээд үнэхээр ухаж олвол олон шүү дээ. Одоо нэг үе ботход бол тий. Тий шүү дээ. Гэтэ ер нь нөхдүүд бол 90 сурчлах сэтгүүлч амар хөгжсөн. Тий. Бразилд ингээд гол бизнес нь байдаг ч гэсэн үндсэндээ баг Швейцарт, Европт л амьдардаг юм байна л да. Тий. Цэрэгт өөр амьдрал байж идэм байх. Хүүхдүүдээ бас тийшээ гаргасан бас боломжтой тий. Тийм байна. Тэгэд аялагчдын хүзүүний гинжийг шууд тастаад аваад явдаг гэсэн цагдаа нар нэмэргүй гэж байгаа. Угаасаа кино минон дэр ч гэсэндээ гардаг шүү дээ тий. Тэгээ харин ер нь Бразил ер нь Латин Америкууд бол тэр тал дээр бол гэмтэргийн гаралт өндөр байд юм байлээ. Юуны нөгөө нэг харж үжигчин Дензел Вашингтоны тоглосон кинод яагаад нэг юм охины хамгаалагч болоод тийм. Тий. Тэгсэн чинь тэр охиныг ингээд нөгөө нэг уг нь охиноо хамгаалуулад байдаг ч тэгээд охиныг ингээд нөгөө барьцаалж авч явах гээд байдаг аав нь баян ингээд тэгсэн чинь яг үнэндээ аав нь өөрөө тэр юуг зохион байгуулсан байдаг шүү. Тийм үү тэр киноос айгуу зөв шүү дээ. Тий нөгөө Марк Энтони тоглодог дуучин Jennifer Lopez-ийн нөхөр байсан. Тий. Марк Энтони дуртай. За Дензел Вашингтон бол бүр дуртай. Сараа ончид дөржиг чи ингэж хэлсэн байна. Bex Piav Германы Piav бидтэйгээд одоо мөнгөтэй хүмүүс судалт алгацсан юм билгүй? Тийм байна. Ямар ч үсэн алдартай яаж ингэж нөгөө нэг хөрөнгө оруулсан болгоно ашигтай байгаад байдгийг болол гэж. Зүгээр зарим хөрөнгө оруулагч гэсэн бол ингээл шатаал ингээл тодорхой хэмжээ шатаад байдаг. Энэ нөхрийг мэдхгүй нэг тийм цүм шатсан бизнесийн түүхэн л хайгаад олсонгүй шүү дээ. Гэтэ тэрийгээ бас хаалт ингэрээр нуудагч юм билээ. Магадгүй шүү дээ. Ямар ч л байсан нөгөө нэг юм миний бодлоор нэг хүнд тийм зүн совин гэж нэг юм төрдөв шүү. Сонголтын их мөчтөр за энэ зөв юм шүү магадгүй. Мэдхгүй зарим талаараа зүн совин гэж төрдөг байх. Эсвэл зарим талаараа зүгээр л хувь тавилан байдаг ч гэж магадгүй. Одоо нэг баяж годон төрсөн тий. Ер нь манайх нэг воинтай төрсөн гэж ярьдаг шүү дээ. За энэ төрөд манай нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ ар жанжуулангийн анхны ундрагаас авсан аршин хандгаатай жанжуулан хамтран ажилласан баярлалаа. За мөн хүүхэд бүрийн хүслийн бэлэг худалдаанд гарлаа гэсэн уриалгаар SRT групп хамтран ажилласан баярлалаа. Сонсогчдоо үргэлжлүүлээд 15 цагаас радио мэдээгээ улаан сонсорой. 15 цаг 10 минутаас илүү шипи нэвтрүүлгээр хэдүүлээ эргээд уулзъя. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3. Баярлалаа мөгийнхаа. За баярлалаа.